Мэндэлмаа гэх охин аав, ээж, охин дүүгийн хамт амьдардаг. Түүний аавыг төлөвлөгч, ээжийг нь сэтгэлмаа, дүүг нь талархал хийх ба олон хүндлэлтэй сайхан гэр бүл юм. Аав нь мэндэлмаа охиноо төрөхөд өгсөн нэр их сонин түүхтэй. Түүний ээж дэлгүүрт худалдагч хийдэг ба орсон гарсанд мэндтэй, айдуу зөөлөн дуутай, сайхан эмнэмсгэлдэг хүн ажээ. Уг дэлгүүрт 2 дугаар ээлжинд гардаг худалдагч "Та сайн байна уу? Манай дэлгүүр тавтай морил" гэх үгсийг ёс төдий хэлэх нь их. Харин 3 дугаар ээлжинд гардаг худалдагч худалдан авагч юм асуухаас бусад үед үл дуугарна. Жилийн эцэст уг дэлгүүрийн дарга ажиллаад өгнөхөд 1-р ээлжний худалдагч сэтгэлмаа 1-р байр эзэлжээ. Мэндэлмаагийн ээжийн ажилласан ээлжинд хүмүүс илүү их юм худалдан авч дэлгүүрт их орлого оруулсан байжээ. Ээжийн шагналаа авах өдөр өвдөж төрөхөөр эмнэлэгт хүргэгджээ. Түүний оронд ажилласан худалдагчаас их олон хүн "Нөгөө мэндэлмаагаа яасан бэ?" гэж үгийлж асуужээ. Үүнийг сонссон аав нь ихэд баярлаж охиндоо "Мэндэлмаа" хэмээх нэр өгчээ.